За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрүүл мэндийн яамны дэргэд хэмжлэгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос уламжил болгон зохион байгуулдаг эрүүл мэндийн салбарын бахархал түжээ болсон эрдэмтэн профессор багш нарыгаа урьж оролцуулж бэлтгэж байгаа подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай подкастын маань гол зорилго эмч эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагч болон эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч ард иргэдийг ёс зүйн хүрээнд соён гэрэлтэх зорилготой цуврал байдлаар бэлтгэн хүргэж байгаараа онцлогтой байгаа гэлээ. Энэ удаагийн ярилцлагад Монгол Улсын гавьяат эмч анагаах ухааны доктор профессор Сесрэ Дурж багш маань оролцож байна. За сайн байна уу багшаа? За сайн байна уу. За сайхан орж ийн үү та? Сайхан орж байна уу. Сайхан багшаа. Бид бүгдийн урилгыг хүлээн авч манай ярилцлагад оролцож байгаа танд маш их баярлалаа багшаа. Өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв бол Монгол хүний өв соёл, зан заншилтай холбоотой энэ хүрээнд эмчийн ёс зүй хэм хэмжээ хэрхэн баримталж ажиллах талаар ярилцах юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч сайхан уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гаргасан. Тэр энэ зарлиг бол манай эрүүл мэндийн салбарт түүхэн ач холбогдол бүхий зарлиг гэж бид хувьдаа хардаг. Тэгэхээр багшаа Монгол хүний өв соёл, зан заншилтай холбоотой эмчийн ёс зүйг хэрхэн баримталж явах вэ? Нөгөө талаас уламжлалт анагаах ухааны түгээн дэлгэрүүлэхэд манай эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилтан албан хаагч маань ёс зүйн хүрээнд ямар хэм хэмжээг баримталж ажиллах хэрэгтэй гэдэг юм болоо. За баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг уламжлалт анагаах хөгжүүлэхийн ахин сэргэлтийн ахин шинээр хөгжлийн удаалгыг томор нээж өгсөн сайхан юм. Зарлиг гарсан засгийн газар төгрөг чиглэл өгсөн Монголын уламжлалт анагаах ухаанаар агуулж байгаа хүн болгоны л баяр багтал болоод байна. За эмчийн ёс зүй гэдэг бол ерөөсөө өв уламжлалтаар суурилж бий болдог ёс зүй юм байна. Тэгээд ерөнхийлөгчийн зарлагчсан Монгол өв соёлыг дээдлэх, төрөөгөөрөө бахархах, тэрийг хөгжүүлэх, хамгаалахын энэнд бас чиглэсэн. Тэгэхээр энэ Монгол өв соёлын цаана хүмүүжлийн асуудал нөгөө ёс заншлаараа байгаа ард түмэн хамгийн хүмүүнлэг байдаг гэж эрдэмтэн мэргэд ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр Монгол ёс заншил нүүдэлчдийн гэдэг энэ агуулгаараа бол бусдаас ялгарх ондоошлын нэг юм л да. Тэгээд бусдаас ондоошлтой ялгарч байгаа нь бол бидний амьдрах өөрийн монголон гэдэг монголчууд шүү гэдэг агуулгыг бүрэн тодорхойлох. Тэр даяарч байгаа нийгэмд ондоошилтой амьдарч бат бөх оршин тогтмол сул дэж Монгол их өв соёл. Тэгээ Монгол өв соёл бол нүүдэлчдийн ахуй ёсонд суурилсан байж таараа. Гэхдээ эмчийн ёс зүй бол эхлээд тан эмч гэхгүй. Эмчийн тэр уламжлалт анагаах ухаанд дагаж мөрдөж ирсэн эмчийн ёс зүй чинь би хамгийн сүүлийн оноор хэлэх юм бол 830 онд л цэгцэрсэн, тогтцсон тэр бүтцийг л би тэрнээс жоохон ярих нь яг дараагийн олон мэрэгдээ болон баяжж хөвж тайлбарлаж тийм ээ. Энэ нэм утгатай гэж ингээд тайлбарлаж ирсэн. Тэгэхээр эмчийн уламжлалт эмчийн ёс зүй бол тийм эртнээс бий болсон байх нэ. Тэгэхээр уламжлалт эмчийн ёс зүйнийг нь яг өв соёл дорн тулгуурлаж хөгжих ёстой гэж. Тэр хүмүүн төрлөختний ёс зүйн харилцааны соёл гэдэг хэсгийг ёс зүйн харилцаанд тулгуурласан байх ёстой гэсэн. Тэр бүр тангаргийн дотор нь эмчийн ёс зүйн тангаргийн дотор ингээд сууж гэсэн. Тэр ёс зүйн харилцааны суур нь бол хүмүүний ёс зүйн хүний ертөнцийн ёс зүйн харилцааны өв уламжлалаар эмчийн ёс зүй суурил. Тэрний юу гэдэг вэ? Аавтайгаа яаж харьцах юм, багштайгаа яаж харьцах юм, үр хүүхдтэйгээ яаж харьцах юм, тусал дэмжиж яасан хүмүүстэй яаж харьцах вэ? Нутаг орны хүмүүстэй яаж харьцах юм. За тэгээ муу нэртэй хүмүүсээс хэрхэн хол явах вэ, тийм ээ? Муу хүмүүстэй холбогдоод байх юм бол таны зам бодлонч гэдэг юм уу, тийм ээ? За өөр нэр ярих юм бол хараач, таринч юм хүмүүсээс айгаан барьж явж гэдэг юм уу, тэгээд за ийм их бол тэр хүндрэлтний номын ёс зүй гэдэг юм. Эхлээд тэр номын ёс зүй гэдэг суур хүмүүжил. Энэ их сайхан суур хүмүүжил дээр л тэр эмчийн ёс зүйн тангараг гэж. Тэр тангаргийн нэг дөрөвдөг хэсэг нь байгаа бах. Хүний ертөнцийн номын ёс зүй дээр суурилж чинь хөгжиж байгаа юм шиг. Тэгэхээр энэ бол тэр өв соёл эмч байна уу? Эмч эмнэлгийн мэргэжилтэн байна уу? Бусад хүн байна уу? Тэр өв соёлд ороод ёс зүйн тогтож байдаг. Балаас өөр байгаа нь, бусдаас өөр байгаа нь ёс зүй юм шүү гэдгийг л их тодорхой хэлж байсан. Яг уламжлалт эмчийн ёс зүйн агуулга их өргөнрээтэй. Зүгээр яг товчлоод хэлэх юм бол цагаан сэтгэл гэдэг ямыг л хамгийн гол нь. Тэр цагаан сэтгэл гэдэг юм бол альва хүмүүний төлөө аав ээжийн төлөө гэдэг юм уу? Ганцхан ээж хүн шиг сэтгэл гаргаж үйлчилж ээл гэсэн агуулга ганц хүн шиг ээж. Тэр цагаан сэтгэлийн цааныг дөрвөн том асуудал байдаг. Нэгдүгээр асархуун сэтгэлийг үүсгэх. Асархуун сэтгэл бол ээжийн сүүгээр дамжиж байгаа. Тэр үрдээ өгч бас сэтгэлийг бол асархуун сүүгээр дамжиж байгаа. Энэ л хайрын сэтгэл. Тэгээд энэ нь онолтой. Асархуун сэтгэлийн дараа бол энэрхүүн сэтгэл. Энэрхүүн сэтгэл гэдэг нь яг бол энэ хүний хорвоо гэдэг чинь алга хорвоо гэж ярьдаг.
ямар нэг юмар дутаж байгаа хүн байгаа юм тийм ээ. Ялангуяа эмч рүү тэр дутагдaltaй хүмүүс хэрдэг өвдсөн, зовсон, шаналсан, зүудэрсэн, гомдсон, тунсан гэдэг хүнд 84 мянган муу сэтгэл байдаг. Тэрний ихэнх одоо муу сэтгэл өртсөн хүмүүс нь эмч рүү ирдэг байхгүй юу? За тэгэхээр асархан сэтгэлтэй болсон. Тэр энэ альва нэг хүн юмар дутагдж байгаа хүнд энергийн сэтгэлийг үзүүлж явах хэрэгтэй. Тэр энерги асрах, уучлах, өршөө, хайрлах тийм ээ. Ийм сэтгэлийн бол энерги хүнс дутагдж байгаа нэг юм олж тэрэнд нь тусал. Тэгэхээр эмчийн мэргэжил тэр чигчээн дутагдж байгаа хүнд үйлчлдэг мэргэжил гэж бас ингэж ойлгож байна. Тэгээ асархан сэтгэл нь бол энерги хүн сэтгэл хоёртой болсон хүн яг бол үлэмдээ сэтгэл бол энд их сэтгэлтэй болчихлоо гэж. Тэр энэ эмчийн ёс зүйн харилцааны хамгийн мөн чанар нь бол цагаан сэтгэл асархан энерги энд их сэтгэл. Хийх шалгахгүй. Тоосыг одоо адилхан үзэн тийм аа. Ерөөсөн энэ өвдөө зовоод орж ирж байгаа хүн миний ээж шүү, миний дүү шүү, миний тэр шүү гэсэн агуулгаар ханддаг. Тэгэхдээ энд их сэтгэлийг үзүүл. Баян тарган, ядуу, хоосон, тарган, торонг одоо гоцсонор нь муузуу манай нутгийг биш одоо энэ тэр гэсэн ойлголт. Тэр энд их сэтгэлийг бодоод байхад хүн төрлөختний харьцааны хамгийн дээд сэтгэл. Том орон байж болно, жижиг орон байж болно, том машинтай хүн байж болно, гой машинтай хүн байж болно, том даруй байж болно, жижиг юм бид нар чинь адилхан тавхан хотноос тогтсон. Хүмүүс байхгүй. Тийм учраас энэ дэх сэтгэлгүй биенийг маш хүндтэй харьцсан. Ийм л байх хэрэгтэй. Тэгэд энэ бол тодорхой онолтой уламжлалтын бүдүүрэн тодор. Энэ бол хоосон чанарын онолт гэдэг зүйл. Тэр аргын ёсонд хүмүүнлэг энерги ёс гэдэг нь бол бий болдог. Бэлгийн ёс нь улс суурь нь болж байгаа. Бэлгийн ёсондоо нөгөө бус хүмүүсээс сурдаг хүмүүжил гэр бүрийн хүмүүжил суурь нь болж байгаа. Тэгээд энэ эмнэлэг бол эмчимлэгийн мэргэжилтний дотоод сэтгэл бол асархан энерги одоо тийм сүм байх хэрэгтэй. Тэгжээж хаалгаар орж ирж байгаа хүмүүс эгээлэх сайхан хайрын одоо манайд бол яг хэцүү их байна. Одоо очор дараалал нийгмийн ороосгой байл. Тэгэхдээ энийг дагаж хүн өөрчлөж ясгүй. Харин бүр энийг дагаж одоо сохрын газар сохлон тоглоомын газар тоглоом гэдэг ахвалгаар ерөөсөө явж. Энэ дунд харин би жинхэнэ уламжлалт ёс заншлаа дагаж. Энэ дунд уламжлалт одоо чи ёс зүг мөрдөж. Тийм ээ тэрийг өдөр тутам тангарны хэмжээнд биелүүлж явах юм бол харин энэ нийгмээс цэвэр шиг. Тэр гурван юмнаас цэвэр шиг. Миний үр удам сайн явах. Өрмөн үлдэх хорвоо шүү дээ тийм ээ. Би яг өнөөдрөө амьдрч байна. Ёс суртахууны голомын чанар нь бол ерөөсөө л тэр. Би харин мөнхөд энэ дэх шиг хүнд тэр мэрэгжлийн үүднээс эмчимлэгийн мэрэгжлийн үүднээс энэ хүнд цой сайхан хандж хандах хэрэгтэй. Чин сэтгэлээс үйлчлэх хэрэгтэй. Гэж заах эмчийн стунд жахан жижиг алдаа гарлаа гэхэд ингэж хэлсэн л байдаг. Уучлалтангүй мэдэхгүй байвал битээч шууд одоо хүлээ. Тийм ээ зөвшөлт сайхан ярилц. Руугаа ойлголц. Эмч мөнгөдөг чинь яг орхонд нэг алхам ойрхон хүн гэж үздэг байхгүй. Эмчимлэгийн мэргэжилт нэг юм ганц юм биш. Эмчимлэгийн мэргэжилт тэнд эмнэлэг дотор гिचнэн төрөл мэргэжилт хүмүүс бүгд адилхан. Орхонд нэг алхам. Тэрний угарангүй бусдын төлөө тавих сэтгэл. Өөрөөр хэлбэл миний ээжтэй, миний автаа, миний өвгтэй, миний өвгөтэй, миний хайртай адилхан лайтан орж ирж хүний оронд зов зүдэрсэн хүний оронд өөрийгөө тавьж бодох. Энэ сэтгэлийг л хүний бусдын төлөө тавих сэтгэл. Орхон бол нэг их болсон 6 зүйлийг хамгаалдаг гэдэг юм шиг. За бид нар ямар ч хүний төлөө тавьж байгаараа орхонд нэг алхам байна. Энэ одоо яг агуулгын мөн чанар нь тэгээд сайхан баясгалангийн сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Тэгээд баясгалангийн сэтгэл гэдэг нь бол уламжлалт өнөөдрийн сэтгэл ханамжийг судлаа гэж ойлгож байна. Одоо танд сайхан гоё үг гэлдэг тийм ээ. Сайхан инээж бод хутаж сайхан түшээд босгодог тийм ээ. Нэг оронгуудаа өнөө шинэ яаж хонсон өвдөд хоног гэхгүй. Мэдлээ 15 секунд хорвоо гэргүүлж бол. За ах дуучин сайн үгэрэлт ирж байна уу танаа нутгаар өдөө өвдүүлж яварч ямар байна гэдэг ингээд сайхан нэг өөртөө хатах юм сайхан харьцааг үүсгэж байгаа. Өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагааг яргуул. Одоо илүү сайхан гэж одоо тийм л одоо байх хэрэгтэй гэдгийг л эмчийн тангараг дунд. Уламжлалт эмчийн тангар бол тэр чигтэл суртахууны тангараг гэж ойлгож болно. Багш манай монголчууд ярьдаг шүү дээ. Хүний эрдэмд одоо сурсан хүнд номын эрдмийг заа гэж тийм. Тэгэхээр би бас боддгийг манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт одоо эмнэлгийн мэргэжилтэн ажилтан албан хаагч нар маань эхлээд бид бүгд хүний эрдэмт сурах хэрэгтэй. Тэгвэл хүний эрдмийг бид бүхэн хаанаас олж авах вэ? Гэт ингээд одоо бүр үндсвэрээр бодоход гэр бүлийн хүмүүжил төлөвшил байдаг. Тэр энэ тал дээр таны бодлого. За тэр эрүүл сарвалаар сэтгэдэг хүн гэдэг бол тэр оюун төгөлдөр хүн гэдэг бол эрүүл сарвалаар одоогийн ойлголтоор бол сайхан эрүүл ухаантай хүн байна. Тэр эрүүл ухаантай хүн бол шударгын одоо их үндсэн болтой. Энэ зөв, энэ буруу, энэ болж энэ болохгүй байх гэдгийг зааг ялгах маш сайхан зүгээр энгийнээр бол ойлгож мэддэг. Тэгээд зөвгийн тал зогсож байгаа шударга гэж л үздэг. Эрүүлэр сэтгэдэг хүмүүс шударга байх магадлал хамгийн ихээ гэж. За тэгээд
эрдэм сурах хэрэгтэй. Өөрөө эрдэм хичээх хэрэгтэй. Одоо тэр боловсрол хөгжиж, ийм эрүүл сарвалын чинь сурам тийм ээ, эм чимлэгийн мэрэгжилтэн болно. Ингээд би нэг сайхан болоод ирлээ гэхээр одоо хүний ёсонд мэрэгч гэж. Хүний ёсонд мэрэгч одоо чи хүн эмчилж болно шүү. Хүний төлөө ажиллаж болно шүү. Чи бэлэн боллоо гэдэг агуулга хэрэглээ. Тэгээ энэний дараа бол нөгөө хүний ёсонд мэрэгчтэй биений, хэлний, сэтгэлийн одоо тэр үйлээрээ тэр эмчилгээний мэрэгчтэй сэтгэлийнхээ бие хэл сэтгэлийнхээ үйлээр нөгөө үйлчлүүлэгч чин сэтгэлээс энэ шиг үйлчлэх асуудал нь одоо хоёрт өөрөө чи асуулттай яг ингэж өөрийгөө бий болгоо дараа нь хүний төлөө одоо гадлаа хандуулаа үйл ажиллагаа хийх юм агуулга. Яг юм чи уламжлалт эмчийн ёс суртахуун бол байж байна. Тасаа хэллээ. Эмч шингийн мэрэгжилтэн бол тасралтгүй одоо ингэж сурч хөгжих ёстой гэдэг. Тэгэхээр бид бүхэн одоо сурч хөгжихдөө ёс зүйн хүрээнд ямар хэм хэмжээг баримтлан тэгээ өөрсдийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг. Уламжлалт хангаах тэр эмчийн тасралтгүй хөгжил гэдэг бол өстой хамгийн чухал асуудал байд юм байна. Тэгээ асуудалтай одоо энэ зууны чинь одоо гол асуудал бол хүний тасралтгүй хөгжил гэж ярьж байгаа. Яг эмч болох ч хүн бол багш их дэйтэл юм. Бүр тангараг өдөр тутам үйлдэлтэй уламжлалт эмчийн 6 тангараг нэгдүгээр багшаанд эдэлж үнэл. Хоёрдугаар сурж байгаа номоонд эдэлж үнэл. Эргэлзэж тэргэлж хэрэггүй юм сур. Яг эргэлзэж тэргэлж хэрэггүй гэдэг нь уламжлалтын амлисаар бол уламжлалт хангаах төгс чанартай шүү гэдгийг ерөнхийдөө хэлээд. За тэгээд уламжлалт дамжиж ирсэн тэр мэдрэмтэн мэрэгдээ ном одоо эмчилгээний багц хэрэгслийг дээдлж сур. Тэгээд байгууллагын соёл юм одоо ингээд нэг байгууллагад ажилд орлоо гэхэд за энэ манай засгийн хэрэгчийн сууж байсан санагдал. Энэ шинээр дээр чи сууж яах вэ? Урдах уламжлал дээдлж яана л гэж одоо ингэж ойлгох. Нөгөө талаар хамтран зүтгэгч нөхдөө л эмчилгээний мэрэгчлэн хамтран зүтгэгч нөхдөө дээдл гэдэг. Тэр 6 өдөр тутам баримтлах 6 зүйл танарах чинь. Одоо бүр дөрөв нь ингээд явчихж байгаа. За тэгээд хэрхэн яаж сурах юм бол өөрөө сайн мэдчихээг бол бити бардамж өнгөрөө. Эрдэмт хүн дараа. Эрдэмт хүн дараа бити бардамж. Бусдын одоо тэр даруухан байгаа арай мэдлэг дутуугаар бити дарлаа. Би тэрийг одоо чадрахж онгорхоо. Өөрөө мэдэхгүй бол бусдаас сайн суралцаа. Дутуу төлөнгүй бол сайхан зөвшөлдөж суралцаа. За тэгээд нэг юм сурчих юм бол бити тэрүүгээр өнгөрөө. Битээ чадрахаа. Сурах юм ч нь болоогүй шүү. Өдөр тутам сурч яаж л та оргилдно үгүй шүү. Гэсэн агуулгаар одоо хэрхэн яаж сурах. За тэгээд уламжлалт хангаах хаанд одоо хэрхэн сурах гэдэг юм ангаахны 4 үндэс гэдэг номыг дээдэл суралцаа. Энийг бол муу хүн сурах ёсгүй шүү. Муу гэдэг нь бол тэр ёс зүйн доголдолтой тийм ашиг хонжоо хайх ч юм уу тийм ээ. Энийг мэрэгчлэрээ л нэг далимдуулж одоо нэг хүний нэг одоо шантааж гэдэг юм уу. Нөгөө нэг мөнгө төгрөг босгох гэдэг юм. Ийм хүнд битгий заачих. Энэ бол нууц байх хэрэгтэй. Уламжлалтын номнууд гэмтэл нууц байх. Нууц гэдэг үгнүүд байдаг. Тэр муу сэтгэлтэй хүн энэ ном бол байна. Тэр нь бол нөгөө суур хүмүүжлийн асуудал. Энэ зөвхөн орж ирэхгүй бол зөвхөн энэ гашгамж болгочтой хүн бол битгий зааж. Гөр Монголын одоо их сайхан мэрэгд ишүүлж ирэх хүн байна. Тэр бол 1752 оны үед нэг дөрвөн ашиг гэдэг юм. Тэн дээр юм бол муу хүнд эмчийн мэрэгчлийг зааж өгөх юм бол чононд ган шүт хийж өгсөнтэй адилхан маш одоо буруу юм болно шүү. Тийм ээ? Хэд таам гарах том юм яриа тийм ээ? Том одоо жор эмийг одоо хилээ байх шаардлагагүй шүү. Энэ чинь хор болно шүү. Эсвэл сайн нотлоогүй байж утга мэс барих бол насын бүрдлэх гай болно шүү. Гэдэг ингээд өөр ингээд сурах юм чинь ингээд даачлаа. Тэгээд эмч хүн бол яг одоо олц тийм ээ шунал дэм янаас хол явах хэрэгтэй. Битгий хол цагаараа тэр нөгөө бурханлаг чанараараа тэр нөгөө суур хүмүүжүүдээр олж авсан эмчийн ёс суртахууныхаа мөн чанараар үйлчилж явахад танд энэ яваанаас чинь алдар нэр чинь дороо ингэж явах юм бол нөгөө сайн үлийг өгөө та алдар нэр мөнгө төгрөг амьдрал ахуйчийг цэцрээд иш шүү. Та энэ яваанаас ингэж сайхан эмчийн ёс зүгээр эмч мэрэгжилтний баримтлах ёс зүгээр явах юм бол яг бид нар чинь хол сонсоод ламд уу тэр бурхны оронд очиод хойд төрөл чинь иргэд төрийн шүү та гэрүүлдэг. Нөгөө сайн үеийн үр байна, муу үеийн үр. Сайн үеийн үрээр бол та ингээд өөрөө аяндаа наадах чинь бүх юм бодсон сонсноор чинь зэгцэрнэ. Эмч хүмүүс та бити их шунаа. Баг багаар цуглуулж хурааж одоо бий болгоо гэдэг ингээд тодорхой хэлдэг. Тэгэхээр одоо өнөөдрийн югаар бол яарахгүй бид нар чинь гид гих мөнгөтэй болчих гээд бодоод байдаг. Нөгөө үйл юу бодол хоёр нь зөрөөд байх тийм ээ. Нөгөө хүний төлөө тавих сэтгэл бодол хоёр зөрөөд ингээд. Тэгэхээр тэр муу үйл юу болоо. Тэр нь тэгээд дандаа карма гэдэг нэг үйл юу маш тоологдож идэг зүйл юм байна. Тэгж яваад надад нэг муугар нөлөөлт. Миний өөр хөвгдөж байд. Миний хамаатан садамж байд юм ингээд.
бүх юм хоорондоо шүтэн барилгатаараа тэгээд эмч мэрэгчлэл бол бурханд нэг алхам гэдэг мэрэгчлэл бүр илүү тэр ингээд бүртгэлтэй илүү их хяналттай одоо тэр гармаг хуулиар хяналттай байдаг. Тэгэхээр багшаа эмнэлгийн мэрэгчлэлд тасралтгүй суралцах одоо энэ үедээ муу ялгаагүй хүн чанарын боловсролыг өөр эзэмших ёстой гэсэн ийм одоо хогтун байт юм байна. Бид одоо суралцж байгаа хавцтай тий тодорхой хэмжээгээр зэрэглэл тогтоолгож ажлын байран дээр тавигдах шаардлагуудаар нийцүүлэн ажилладаг. Тэгэхээр эмнэлгийн мэрэгжилтэн эмч эмнэлгийн мэрэгжилтэн бид зэрэглэл тогтоох одоо карьераа хөгжүүлэх энэ бүх явцад одоо мөн чанарын хувьд эмнэлгийн мэрэгжилтний ёс зүйн хүрээнд мөн чанарын хувьд ямар одоо хэм хэмжээ бас баримтлан одоо ажиллаж суралцах хэрэгтэй юм бол тэр тасралтгүй суралцахад одоо өнөр карьераа хүн эмчийн олон зэрэгэл орчин үед ч байсан тэр дээр үе минь дээрээ байгаа 830 оны үед ч одоо байж. Нэгдүгээр оюун төгөлдөр хүн их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж. Их мэдлэгтэй байна гэдэг нь бол тэр ер нь амьдралыг тэр чигтэн таньж мэдсэн байх хэрэгтэй. Тийм ээ? Хүн хоорондын харьцаа, хүний жаргал зовлон. Их мэдлэг гэдэг нь тэр суур муужилтын илүү нөлөөлж байна. Тэр сурах хэрмэлцэлтэд илүү нөлөөлдөг. Одоо тэр суур муужилт юм бол тэр тасралтгүй сургалт гэдэг бол өвчтнийхэн төлөө тавьж байгаа. Миний инэр хайрын сэтгэл. Одоо тэр тасралтгүй сургалтах бол тасралтгүй сургалтын мөн чанар бол ёс суртахуунд тойролдог гэж. Уламжлал анхаахаа хэлж. Өөрөөр хэлбэл би энэ их мэдлэгтэй байснараа тийм ээ. Би хүнд илүү буян үлдэж, илүү тэр хүнийг илээ ашиглаж тийм ээ. Илүү сайн сайхан одоо аж аргал бий болгож чадна гэсэн. Энэ агуул бол ёс суртахууны мөн чанар. Байн тасралт. Тэрнээс нь яхад энэ мужид энэ хэрэггүй гэхгүй. Их мэдлэг, өргөн хүрээний мэдлэг. Бид нар одоо энд дэж явцсан байгаа. Уламжлалт анхаах бол цогц мэдмэл гэдгээр энэ онлон явдаг учраас нэг имэж мэддэг юм, жороонч мэддэг юм, хоолонч гэдэг юм ингээд тухай өвчин дурд. Бид нар бол одоо баруун 100 гэдэг ингээд баруун нүдний хэмжээгээр ингээд явж байна. Нэгдүгээр их мэдлэг, хоёрдугаар их мэдлэг дээр юу болдог? Бат мэдлэг гэж юм. Тэр нь бол нэг өдөр юм. Одоо бид нар ахлах зэрэгт орлоо гэдэг 8 жил болж ахлах зэрэг. Тэр 8 жилийн хугацаанд бат мэдлэг. Бат мэдлэг яадаг бол өөртөө маш ихтгэл үнэмшилтэй болж эхэлдэг. 50 он шинд. За энэ миний зөв гэсэн итгэл. Зөв болов айгадгүйгээд ах ийм юм байна. Нөгөө талаар энэ бат мэдлэг бий болох том цаг хурц мэдлэг бий. Хурц мэдлэг бол дандаа зөв шийдвэр гаргахын чадвар бий болж эхэлдэг. Ер нь бол дандаа гэхээр бас хэцүү л дээ амьдрал бол хэцүү. Ер нь зөв шийдвэр гаргах тийм ээ. Итгэл үнэмшилтэй зөв шийдвэр гаргаж. Тэгэхээр мэдлэгийг л гэхэд уламжлал анхаах их мэдлэг, бат мэдлэг, хурц мэдлэг. Энэ бол тасралтгүй. Яг хурц мэдлэгтэй хүмүүсийг одоо юу гэдэг юм манай зөвлөхүүд, дасгал нэгжээр эрхлэгчнэр тийм ээ. Одоо олон жил сайхан ажилласан ийм хүмүүс одоо тэр бат мэдлэгтэй болцсон байгаа гэдэг итгэл үнэмшилтэй. За нэгдүгээр. За тэгээд мэдлэг муутай эмчийг одоо юу гэж хэлдэг вэ бол сохор хүнд юм үзүүлэхэд сайн муу зөв бурууг нь ялгах чадахгүйтэй адилхан байна. Бүр ингээд олон юм бэл дээ. Хамгийн гол том явсан дэр сохор хүнд ингээд юм үзүүлэхээр мэдлэг муутай эмч бол одоо сохор хүн чи юу харахад дөрвөлжин сайн муу хэрэгтэй хэрэггүй ял тэр хүн шиг. За ур чадвар муутай эмч нарыг бас ингээд эмчийн зэрэглэлчинд одоо энэ ур чадвар эднэр чинь хамаарлаа шүү дээ тийм ээ. Ур чадвар муутай эмч нар маань за тэгээ адны эмч нар гэдэг байна. Яг эмч нарын зэрэгээр нь тооцох юм бол тэнцвэргүй эмч гэж байна. Мөн энэ эмчийн зэрэглэл тогтоохож ёс суртахууныг л гол зарчим болгох зэрэглэл тогтоосон. Тэрнээс бол ур чадвартай төгөлдөр бүгдээр төгөлдөр байдаг тэр ур чадвар юм. Ганцхан баримталтай ёс суртахуун. Тэнцвэргүй эмч гэдэг бол ажилдаа тэнцвэргүй эмч гэсэн үг биш. Энэ үл ерөөсөө энүүтэй энэ тэнцвэр эмч байхгүй гэсэн байна. Одоо шунал одоо уур, мунхаг, омгорох сэтгэл тийм ээ. Одоо хатаарах сэтгэл энэ тавыг ерөнхийдөө хойч чадсан. Энэ сэтгэлээр дарж чадсан эмч бол тэнцвэргүй эмч гэж үзэж байна. Уур байхгүй. За дараа нь бол дээд эмч гэж. За энэ тэнцвэргүй эмч бол манай Баатар Гавьятууд одоо юу вэ алдартын зууднууд одоо энэ чиглэлийн зөвлөх профессор одоо ийм хүмүүсийг энд хамаарч байгаа гэж. Одоо би өнөөдрийн өндөрлөгөөс авч үзэх юм бол ийм хүмүүс энд байгаа гэж. Ур чадвар бол бүгд ур чадвар. Ганцхан сэтгэлийн гол хэмжээ. Ёс суртахууны гол хэмжээ болгож эмчэнд юм биш. Дараа нь бол тэр дээд эмч. Дээд эмч юу гэдэг вэ гэвэл дээд эмч бол нөгөө төрөний эмчийн тангар нөгөө цагаан сэтгэлийг хамгийн хэрэг болгосон юм. Одоо асрахгүй, инэрхгүй одоо тэр баясгалангийн сэтгэлийн хүнтэй сайхан нэг тэгээд энэ төр сэтгэлийг л барьдаг юм чи. Ур чадвар дээд эмчтэй гэж адилхан байж болно. Тэгэхээр арай нөгөөх нь бол буруураа нөгөөх нь шунал ачаалаа хорж энэ хүн бол одоо эмчийн тангарыг гол болгож барьдаг юм чи. Тэгээд дараа нь эгэлж ирийн эмч гэдэг нь бас дотор нь дээд адаг гэдэг. Дээд эгэлж ирийн эмчийн дээд эмч бол нөгөө бусдын төлөөр тавих сэтгэлээр энэ дэр бусдын төлөөр цаг замаа л энэ дэр тавьдаг юм. Бусдын хэргийг өөрийн хэргийг үздэг эмчийг бол нөгөө эгэлж ирийн дээд эмч гэдэг. Тэгэхээр энд дуусахгүй ёс суртахууны шалгуур болгож байна. Одоо энэ цаана бол адгын 12 эмч гээд би тэр бас их хэцүү.
одоо солиот эмч гэдэг. За. Тэр солиотой уран зүйлийн солиотой эмч байна. Тэрний үг гэдгүүл яг ламжалдааны хаанлаас нөгөө хойд төрлөө өвлийгөр гэдгийг мартцсан тийм ээ. Зөвхөн энэ өдөр идэж уух одоо тэр солгон шиг юу гэдгийг энэ өдрөл болж ивэл энийг дарж ивэл гэсэн бодолтой юм шиг өөрийн бодлого бусдын одоо мэдлэлд орсон солиот юмч гэсэн тийм агуулгаар бас авч үздэг. Өөрийнхөө одоо ажил хэрэгээ одоо хариуцахгүй юм шиг бол залах юм шиг. Эмч бол ганцхан л эмчилдэг юмч биш. Эмч шимлэгийн мэргэжилтэн бол ганцхан л одоо тэр өөрийнхөө зөв зүйлээс хийж байна. Байгууллага эмнэлэг гэдэг бол амьд организм. Тийм амьд организм миний дэсийн хувьд бол хүлээх хариуцлага маш их бай. Тэр төрийн бос одоо янз бүрийн хурал цавлаа, уралдаан тэмцээн одоо байгууллагын нэрийн юмс явах хатаад одоо тамил тийм ээ. Энэ бүхэнд энэ тэмцүү байх хэрэгтэй. Залхаа гэдэг бас дараагийн нэг бол залхаа амж. Архины эрхэнд хамтуул залхаа амж. Тэр өөрийнхөө өвчтний хөнөөрөө шилжүүлээд байвал солиот юм. Өчигний үнээр гэж тэр. Гүшин ч гадуур тэггүй дээр. Тийм ээ. Миний хүний ороод тарчхаа би инглиш гэдэг. Тагаад нэг ийм одоо муухай юм шинээр бол нэг 12 эмчийг бол одоо яаж бүр тодорхой заагаад бас зэрэгэлтэнд бүлэглээд тэг өнөөдрийн өндөрлөөс арахтуул энэ дунд бүгдэл байж гэж. Яг эмчийн зэрэглэлийн нэг одоо эмч хүний хамгийн их одоо баримталж явсан хамгийн одоо тэр нүгэлт хүнд ёс зүйн алдаануудыг тэр 10 хар нүгэлтэй илүү тооцсон гэдэг. Эмчийн 10 хар нүгэл нь бол ердийн хүний 10 хар нүгэл тэрнээс бол шалгана. Шалгана. Одоо яриа хэлээр үлддэг 10 хар нүгэлүүд. Тэр одоо өвчтнөө цагнаад байдаг. Гэхдээ энэ эмчийн одоо ёс суртахууны үлэмжлэлт эмчийн ёс суртахуун 830 оноос хойш ярьж байгаа энийг хараад хахад дандаа кейс тохиолдолд суурилж энийг босгож ирсэн. Тэр үед ийм юмнууд их байж тийм ээ. Тэгэхээр энэс сэргэмжлэхийн тулд тэр онлонлыг гаргаад кейс тохиолдолд өвчтнөө цагнаад байдаг хүн гэж ячдаг юм чивч хоёрын хооронд хов зөөдөг юм чимлэгийн мэрэгчлэнүүд байж гэдэг юм уу тийм ээ. Гэт ингээд одоо биеэр үлдэх нөгөөл нь өвчлөлөгчийн эхнэр нөхөрт ачаач гэдэг юм. Ингээд бүр ингээд тодорхой. За тэгээд сэтгэлийн нүгэл нь одоо өвчтний хөхөд баярлана. Тэрний яг одоо миний одоо өвчтөн одоо юу гэдэг миний жижигүүрдээ өгсөн ч гэдэг юм намайг байхад өгсөнгүүч гэдэг юм уу. Ингээд нэг дандаа өөрөөсөө нэг юм нэг холдуулах. Энэ сэтгэлтэй тэр шунал гэдэг бол ертөнцийн бүхүүлийг өөрийнх нь сайн сайрны төлөө зориулах. За тэр атаархах сэтгэл бол дандаа дээдстэй. Одоо чадaltaй танкеттэй дээдэмжтэй шүргэлцэж байгаа. Замрах сэтгэл нь бол өөрийнхөө тэнцүү хүний үгээс бас дооцыг дормжуулдаг гэдэг ч юм уу. Ингээд тэр нэг хүнд юм бол хамгийн сонирхолтой уламжлалтай юм уншаад байхад эмч хүний бусдын төлөө тавих сэтгэлээс эмч хүний зөв сэтгэлээс өвчтөнд итгэдэг гэдгийг. Энэ бол ёс суртахуун аа. Суртахуундараас эрэг хандлага хүндлэх ёсноос л одоо үйлчлүүлэгчийн маань идэрлэний хэлж байгаа. Тэр эмчийн үйлчлүүлэгчийн төлөө тавьсан тэр бодол сэтгэл тэр нэг сайхан сэтгэлийн юунд бол тос тэрнээс нь хүн татаарахдаг юм уу ховц өдөгч гэдэг юм уу илүү дотоо юм ингээд хийгээ явдаг эмчийн хүн идэж байгаа юм шиг мөртлөө идэгдэг. Эсвэл ерөөсөн хүн дэрэгтэй. Гэт бүр эмчимлэгийн мэрэгчлэний бүр ингээд тэгэхээр бол эмчийн буйнаас гэж юм. Тэр эмчийн буйны үг бол ёс суртахуундаараа суурилсан л буян баг юм. Бусны төлөө сайх сэтгэл. Одоо ингээд манай эмчийн байгууллага бол эмчимлэгийн байгууллагын тунд бол энийг бол ярина да тэрний хүн одоо ингээд дээ шүү. Энэ бол гар сайтай шүү. Эний хүн хязгаарт босоод ирдээ шүү. Эний гар гүсэн хүн идэгдээ шүү. Гэсэн одоо ийм агуулга бол. Уламжлалт хангах хааны тэр эмчийн одоо практик үйл ажиллагааны амьдрал юм бол практиктаас үүрсэн, кейс тохиолдолдоос үүрсэн ёс суртахуун юм аа л гэж. Эрүүл мэндийн тусламжлагчдын үзүүлэлт зөвхөн эмчимлэгийн мэрэгчлэн гэдэг одоо энэ субъектээс хамаардаггүй. Үүгээр одоо манай салбараар үйлчлүүлж байгаа иргэд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үр дүнд одоо өвчин илаарч идэг ийм онцлогтой. Эмч үйлчлүүлэгч хоёрын хамтын зүтгэлээр ерөөсөө үйл ажиллагаа тодорхойлогдож байна. Үйлчлүүлэгчүүд мэдээ тэр ертөнцийн хүний номын явдлын гэдэг чинь бид тэр өнөө цогцлуудаа бид нар яриад өнгөрсөн суур хүмүүжлийн асуудал. За хоёулаа нийлжээж хоёулаа энэ өвчнийг ялан дийлэх төлөвлөгөөд дан авчиж шалтгаан. Дан үйлчлэг эмч хүн удирдах чинь байдаг. Хоёулаа нийлжээж энэ өвчнөөс салдаг байхгүй. Тэгэхээр уламжлалтын тэр эмчийн суртахуундаар номнуудаар бичсэн. Хэн идэгдэг бол эмчийн үгэнд орсон хүн идэгдэг юм аа. Эмчийн үгийг баримталдаг хүн идэгдэг юм аа гэж. За тэр нь бол мухар сохроор биш. Ерөөсөө эмчийн даавар зөвлөгөө энэ болгоныг ёсчлон биелүүлсэн хүн идэгдэг шүү гэсэн агуулга байна. За эмч бол нөгөө мэдлэг зэрэглээрээ бол яхан дотроо ялгаатай л байх. Тэгэхээр үзүүлэх гэж ирж байгаа хүн эмнэлэгт хандаж байгаа хүн бол эмнэлэгт итдэг, эмчт итдэг.
Тэрнээс энийг эмчтэй гэсэн бодол хизээ төхөх ёсгүй. Ерөөсөө эмч эмнэлэгт итгэж өгч итгэл үнэмшил дээр чинь хамгийн их гол юм суурилж явдаг. Тэр итгэл үнэмшилтэйгээр эмчлүүл. Үйлчлүүлэгч эмчтэйгээ сайхан зөвлөж яар. Бүр эмчийн дээдл. Бүр чинс миний хүү шиг, миний өвөө шиг, миний одоо ах их шиг, миний одоо нэг ань нөхөр шиг ийм эмчил одоо надад харлаа гэсэн бодлоор бас нөгөө эмчийн сэтгэл үйлчлүүлэгч тавьсан бол үйлчлэг та эмчийг юм бас тэгээд дагаж хөндлөж дээдлж ээж энэ чинь одоо сайхан төрн эмч үйлчлүүлэгч хоёрын үйл ажиллагаа амжилттай болно гэж ингэж хэлдэг. Бүр эмчийн үгэнд ордгоо хүнийг эмчлэх хэрэг байна уу да гэсэн ёс суртахууны тийм агуулга. Бид нар чинь тэр эмчийн даалгавар одоо зөвлөгөө энэ одоо хоолгонд одоо юу гэдэг тэрийг өсөө бил. Оросол нэг эмнэлэг гэсэн нэг бол ихтгэл үнэмшил одоо бол бохомдол байгаа. Яагаад бохомдол байгааг нэг эмчгчний хүнтэй ажиллаж байгаа. Нэг байгууллагчны хүн үйлчлүүлж байгаа. Гэхдээ хүчнээ агчийн ачаалт одоо энэ хөгжүүлэлтийн төрчгтэй бохомдол үүсгэж байна. Тэр эмнэлэг доторч нь хөгжиж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар эмчийн тайван байлгаж яаж үр дүнд хүрнэ шүү. Битээ эмчийг одоо дарамтлаарай. Битээ эмч нуруу муу үгээр хаяглаарай. Эмч хүн бурханд нэг алхам ойрхон сэтгэлээр таныг бол хэзээ чаяхгүй сэтгэл чинь тэр эмчүний мэрэгжлийн одоо онцлог. Ингээд байж хахад та тарин усыг л ах юм бол таны одоо эдгэр үйл ажиллагаа чинь бас орж ирээл саатуулж яана л гэж бодох хэрэгтэй гэдэг энгийн зөвлөгөөл хэлмээр байна. Зүгээр онл номлын хувьд бол олон юм ярьж болох байна. За баярлалаа агшаа. Тэгэхээр өнөөдрийн энэхүү ярилцлагаа дүгнж үзэх юм бол эмч эмнэлгийн мэрэгжилтэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагч нар маань энэрхүү, асархуй, нэгүсгүй зэрэг цалшгүй дөрвөн сэтгэлийг хэрхэн яаж практикта мөрдөж ажиллах вэ? 10 цагаан үйлийг хэрхэн яаж үлдэх? 10 цагаан одоо үйлээ түгээн дэлгэрүүлэх, соён гэгэрүүлэхэд эмч эмнэлгийн мэрэгжилтэн бүрийн оролцоо чухал байдаг юм байна. Нөгөө талаасаа одоо 10 хар нүглийг бид хэрхэн яаж төвчих ёстой юм бэ? Энэ нүднээсээ энэ нүглээ төвчиж үргэлж одоо тий асардаг одоо инэрдэг нэгүсдэг баясгалантай тэр одоо сэтгэлийг үүсгэж эмчлэн одоо асар суйлвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртэл эмч маань дээшлэх юм байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртэл эмч дээшлэхэд суурь нь өөрөө одоо ёс суртахууны хэм хэмжээ байдаг юм байна гэдгийг бид бүхэн ойлгож авлаа. Үүнээс гадна эмч эмнэлгийн мэрэгжилтэн бол тасралтгүй суралцах. Тасралтгүй суралцахдаа хүний эрдэмт шамдан суралцаж номын эрдмийг сурах хэрэгтэй юм байна гэдгийг мөн ойлгож авлаа. За нөгөө талаасаа аваад үзэх юм бол манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо авч байгаа иргэд маань зөв хүн байх тий. Зөв хүн байхын үндэс нь өөрөө одоо хариуцлагатай, хөндлөх хөндлүүлэхүйн ясан, мэдлэх мэдлэхүйн ясныг төлөвшүүлсэн монгол хүн байх нь чухал гэдэг гэдгийг энэ санааг бас багш маань хэлж байна. Тэгэхээр эмчээ дээдэлдэг, эмчийн одоо өгсөн заавар зөвлөгөө чанд баримталдаг, за эмнэлгээ дээдэлдэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эмч эмнэлгийн мэрэгжилтэн ажилтан албан хаагчтай хүндэтгэлтэй, соёлтой ханддаг байх нь өөр эмчилгээний одоо үр дүнд ихээх нөлөөлдгөө гэдгийг багш маань уламжилт хангах ухааны талаас их сайхан тайлбарлаж хэлж өглөө. Ингээд эрүүл мэндийн салбартаа одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчдуудыг иргэдэд маань ёс зүйн хүрээнд соён гэгэрлэх их үнэтэй одоо сургаалыг хэлж өгсөн эрхэм хүндэт багштай чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таньда эрүүлийн одоо аз жаргал урт удаан наслахыг хүсье. Баярлалаа.